Би малчин дорногоо хувьд нэг сумын 280 өрхөөр явж үзлээ. 28 хоногийн хугацаанд насжилт 50-аас дээш өдөр бүр бид цөөхөлөө болж байна малчид. Насжилт 50 дээш. Наача харист үнэхээр амар том сэдв байгаад байна. Чингис Circle дээр дараагийн бид нар ажиллах зүйл наач л байх бах. Хөдөө мал дээр залуу хүн байхгүй болчиход байна гэдэг байхгүй. Нүүдлийн өв соёл, мал аж ахуй, Монгол өв соёл ингээд устж байна гэсэн үг. Ямар ч өвлөж залгамжилж авч үлдэх залуу хүн байхгүй болсон. Залуу охтууд нь би энд чинь насаараа малын бөхс иртж амьдрахгүйг хот руу явчих гэж. Залуучууд нь тэгээд нэг эцгийнхээ голомтыг сахиж үлдээд тэгэл одоо тэр чинь юу их эмхтэн хүн байхгүй те. Нөгөө энэтхэгийн гажиг гарууд ч одоо үхэр ямаагаа шаалтан шүү дээ. Чи одоо тэр чинь нийгэм мөнгө байх хэрэгтэй шүү дээ. Оршин тогтнох хэрэгтэй шүү дээ. Экосистем байх хэрэгтэй шүү дээ. Асар том доголдол гарчиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө малаа бизнес болгохыг хэр хэцүү. Махан одоо үн төрөхгүй, сүү сайл нь үн төрөхгүй, сүүний үнэ байхгүй, махны үнэ үхэр байхгүй ингээд тэ. Тэр бас амар эвгүй юм байлаа. Тэгэл тэр хүмүүсийг үнэхээр нэг жил болгон болдог наадам цагаан сар нь л барьж тэнд байна үхээс биш тэ. Тэгэл зуданд хэдэн хувь нөхөх үү? Тижэл өвсөнд хэдэн төгрөг нь явах уу? Амьдралын чанар нь яг үнэхээр сайжирж гин үү тэнд тэ. Тэр хүмүүс тийм мөрөөдөл байна уу? Тэрийг ингээд яг энэ бол бүр улсын хэмжээний амар чухал асуудал шүү дээ. Юун 644 сая доллараар гүүр барих цаашаа л асуудал үстэй. Чи Монголын хамгийн том ондооч л үстэй. Мал аж ахуй, нүүдэлч өв соёлч. Тэгээ энэ ингээд нүдэн дээр нь устдаад байж хахад бид нар харснаа нэг бодлын би бол энэ дээр амар бүр хатуу хэлдэг. Би бүр энэ хэд удаач хэлжсэн. Доог тохуу хийж байгаа юм шиг заяа. Устдаж байгаа соёлыг иргэн дурсгуу шоу хийж байгаа юм шиг зүгээр л нэг юм шоу төдий байлгаал өв соёл гэхээр л те. Нөгөө шонхор барьдаг юмнуудыг дууд гэл те. Нөгөө бэр тараачт нь хаана байна гэл те. Тэгэл тэд нар ингээд очиод ингээд яг хуу тэдний хувьд бол ингээд ямар ч байсан энэ тэнд харагдуулаа бэйж гэдэг бүр чин зүрх сэтгэлийн дуудлагаар явж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хэдийнх нь байж байгаа нь бол зүгээр л юм жүжиг штэ. Худлаа шоу байхгүй. Ямар ч хүн ингээд шонхортод харангуйтаа ингээд яг хуу мэдээж би тэрийг үүсэхгүй те ингээд шонхортод зураг авах гэдэг гэж болно. Гэтэ маш олон төрлийн өндөрлгүүд мундаг хүмүүсүүд энийг бодож ярьж энэ дээр санаа тавьж явах хэрэгтэй хүмүүс нь худлаа ийм зохион байгууллаа ийм хүмүүс ирлээ л гэж зураг авахулж тавьдгаас биш яг эдний бодит асуудлуудыг хөндөхгүй нүүдэлч өв соёл усж байгааг тоохгүй мал аж ахуй юу болж байгааг тоохгүй ярихаар ойлгохгүй нүдэнгүүгээд тэр чинь тийм учраас залуу үеэс биш үү те Монголоо гэсэн сэтгэлтэй Монголын ондоочлыг ойлгодог мундаг дараагийн үеийн залуучууд гарч ирчээж гэрээ засаад бишглээ бие засаад гэрээ засаад тэгээ төрөө засах хэрэгтэй. Тэг би түрүүн энийг хэлжсэн шүү дээ. Төр дорно гэхээр ингээд хүмүүс амар дургу болчихъя гэж. Төр нь муухайтай биш, бизнес нь муухайтай биш байхгүй да. Яагаад монголчуудын эртний үг дэцээс хилэгдэж ирсэн үг юу юм? Бие засаад гэрээ засч чадсан юм бол төрөө зас. Энд чи одоо хүн болгонд эрэгтэй хүн болгонд өгж байгаа нээлттэй дуудлага үстэй. Эрэгтэй хүн болгонд өгж байгаа зүрх сэтгэлийн дуудлага мөн биз дээ. Бие засаа тэгээ гэрээс эргэн тойрныхоо нэг 5-10 хүнийг аав ээжээ хамаатан садны аваа явж чаддаг болчихж байгаа бол community-гээ зас. Тэ? Тэр хороогоо, хоршоогоо, сумаа, бага, юу гэдэг аймгаа зас, дүүргээ зас. Эрэгтэй хүн чинь ингээ зоригтой амьдарч иж дэшиг улам тэмүүлтэй явах хэрэгтэй үстэй. Тэгэхгүй ингээ нэг төснөөсөө за би болцсон. Одоо би ингээ юу ч хийхгүй. Тийм амьдрал хийж болохгүй шүү дээ.